Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрөлсөхөд бүгд найрамдах Казахстан улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрийхэд элчин сайд Сейд Акинов 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр итгэмжлэгч жуугчгийн өргөн барьлаа. Ерөнхийлөгч хөрөлсөх манай хоёр ард түмэн эрт үеэс түүх өв соёл уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой явж ирсэн найрсаг харилцаатай орнууд бөгөөд Монгол Казахстаны хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хугацаанд хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд өргөжөн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Хоёр улсын төрийн тэргүүн нарын ярьж тохирсон зүйлийг бодит ажил хэрэг болгох тэр дундаа хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Казахстаныг холбосон дүт замыг бий болгох, Монгол Казахстаны засгийн газрын хоорондын комиссийн хуралдааныг тогтмолжуулах зэрэг чиглэлд элчин сайдыг анхаарч ажиллахыг хүслээ. Элчин сайд Монгол улсад ажиллах хугацаанд хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг бүхэл салбарт өргөжүүлэн тэлэх, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллагаан илэрхийллээ. Монгол Казахстаны хооронд 1992 оны 1-р сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон юм а.